Тэгэхээр хэрхэн Dragon Race авах вэ? Эхлээд Hydra Island дээр ирээд тэгээд дагаад явах. Би гэртээ байхгүй болохоор дууга бичих чадахгүй байгаа шүү за. Тэгээд одоо нэг дууга бичиж байна. Гэртээ байхгүй болохоор өдөөгаа болохоор дууга бичиж чадахгүй байгаа. За тэгээд яг энэ зүгт явах юм бол Dragon Dojo гэдэг газар байгаа. Dragon Dojo дээр ирээд энэ Dojo трейнераас хар бүс авах хэрэгтэй. Хар бүс. Ийм хүн байгаа. Эхлээд 20 NPC алах хэрэгтэй. Yellow шар бүс нь 5 C event хийх ёстой. Улбар шар бүс нь 1 trade хийх ёстой. Ногоон бэлт нь C danger level 4 дээр байх ёстой. Blue belt хүн чамд gym старж өгөхөд чи буцааж өгнө. Purple belt 3 elite boss. Red belt 3 ясаа авах ёстой. Шинэ гарсан айлын дээр хэрхэн event хийх вэ? Хэрхэн event тэгэхээр хариулт. Та эхлээд энэ ясан дээр нэржийг дарна. Тэгээд дор хаяж хоёулаа байгаад нэг хэсэг нь галтуулын нүхийг скиллээрээ бүглэнд аралтыг байлгана. Нөгөө хэсэг нь энэ ясаа хамгаална. Доор големнүүд төрнө. Тэгээд би энэ хоёулаа хийж байгаа нөгөөх нь голем хамгаалж байгаа түхэд тэгээд би энэ хэсгээр тэгэл хожигдсон байгаа. Тэгээд хийж. Тэгэхээр шинэ гарсан айлыг болохдоо бэлт таад газраас хойд талын өрөөнд хаантартай уулзаад хаант хийж 15 билет зэмбэр зулуулаад тэгээд 10 scrap датад нийлүүлээд тэгээд volcanic might тэгээд seed engine level 6 дээр яваад хахад төрдөгөө. Тэгэхээр ер нь бол хүнээ хүлээлгэх юм зүйтэй. Dragon Wizard-тайгаа ураас авч Black Belt-тай аваад Dragon Wizard-тайгаа уулзчаад тэгээд өндөгөө аваад буцаж очиод шууд Draco боллоо шүү.